Энэ сарын 1 өдөр аймгийн засаг даргын зөвлөлийн хурал болж 4 асуудлыг хэлэлцсэн юм а. Тухайлбал хойд бүсийн өвлийн тусгай олимпийг Дархуул аймагт Монголын тусгай олимпийн хороотой хамтран зохион байгуулах тухай, Дархуул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлуулах, Дархан сумын 12 дугаар багийн 5-ын 3 дугаар байр, үндсэн тосгоны 63 дугаар бараг, 8 дугаар цэцэрлэг зэрэг тонцгой байдал үүссэний улмаас инженерийн шугам сүлжээний засварын хөрөнгө шийдвэрлэх тухай болон аймгийн засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт зэрэг багтаж байлаа. Дархуул аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Иймд аймгийн засаг даргын их болд хот төлөвлөлтийн хөгжлийн бодлогыг шин шатанд эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь 2016-аас 2030 он хүртэлх Дархуул аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2 дугаар сард батлуулсан явдал юм. Үүнтэй уялдуулан аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахаар засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна. Уг асуудлаар бол энэ Дархуул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт буюу инженерийн шугам сүлжээний газарт бол газрын харилцаа, газрын чиглэх бодлогын хүрээнд бол ямар ажил хийгдэх, одоо ямар арга хэмжээ авах уу гэдэг асуудал бол ерөөхдөө яригдлаа. Уг асуудалд бол ер нь амны орон сууц, одоо барилга байгууламж, одоо зам шугам сүлжээний газар гэдэг нэлээд хэдэн асуудал бол ярьж хөндөглөө. Одоо зөвлөлийн гишүүд бас үүн дээр бол саналаа хэлж байна. Одоо бид нар бол энэ газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол энэ саналаа эцэслэн боловсруулж гаргаад бол аймгийн иргэдийн төлөө эрчим хуралд бол өргөнө. 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний асуудлыг хэлцлээ. Энэ өөрөө яг одоо бид хуулийнхаа дагуу зөв явж байна гэдэг нь харагдаж байгаа. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг бид нар батлуулсан. Тэрнтэйгээ уялдуулаад тухайн жилийн одоо олох газрынхаа төлөвлөгөөнд гарах ёстой. Энэ дагуугаа бид нар энэ судалгаан дээр суурилсан одоо тэр үндсэн бичиг баримтын дээр тулгуурлаж өнөөдөр асуудлыг оролцууллаа. Одоо бол шийдвэр нь иргэдийн төлөөлөлтийн хурлын хүрээнд бол шийдэгдэнэ. Ер нь бол одоо ерөнхий төлөвлөгөө, эсвэн төлөвлөгөөтэй уялдуулж бид нар бас энэ тухайн жилийн төлөвлөгөө хийсэн. 629 айлын олох одоо санал орж ирсэн. Гэхдээ Дархан сум бол нэгсэн саналаа буцаад татж авсан байгаа. Мэдээж одоо Дархан хотод маань утаа үнээртэй байна. Цаашд одоо зөвшөөрлгүйгээр олон одоо гэр хорооллын айлууд хэлж гин буруу төлөлт хийснээс болж хотын төлөлт алдагдах бас нэгэн утааны асуудал үүсэж байгаа учраас энэ дээр нь бид боломжгүй. Тэгээд ч Дархан өөрөө газар нутгийн хувьд их бага. Дээр нь бид цаашаа ингээд зөвшөөрлгүй бууж байгаа айлууд байна. Эдгээр дээр одоо нийслэлийн туршлагаар тэр одоо тухайн алсын цэг дээр нь энэ газар нутгаас цааш одоо байршиж болохгүй гэсэн пайзыг хийж хадаж ингэж л барьж авахгүй бол ер нь зөвшөөрлгүйгээр бууж одоо яг л нэг уусдаг цаасан дээр ус асгаснтай адилханаар ингээл алуурхан тэлж явдаг юм буруу жишг байгаа. Тус төлөвлөгөөнд Дархан сумын хэмжээнд гэр хорооллыг тэлэхгүйгээр инженерийн шугам сүлжээ дэд бүтцэд тулгуурлан жишг хот болгон хөгжүүлэх бодлогыг баримтлах юм байна. Дээрх асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн 100% саналаар иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн үеэр харааголын савнуудыг дагсан 50-80 мянган хүн амтай шинэ хотыг бүтээн байгуулах тухайд яригдаж байлаа. Дараагийн нэг асуудал бол онц байдал үүссэн одоо үйлчлэлтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор. Энэ одоо 5-ын 3 дугаар байр, 8 дугаар цэцэрлэг, барак байр гэх мэтлэн одоо яг өвлийн эд гүтэнд цаана одоо 80 иргэн, 100 иргэний одоо ийм амьдрах орчинд нөлөөлсөн одоо хүүтэн халаалт дулаан тасалдах ийм аюул нүүрлэлсэн байсан. Энийг бол одоо бид түргэн шуурхай арга хэмжээ авч тэр одоо уг нь бол тухайн одоо нийтийн эзэмшлийн шугамын бол сөөх болон иргэд нь өөрсдөө зөв зохион байгуулалтаар шийдэх асуудлыг одоо бид зүгээр суугаад орхиж чадсангүй. Яг бол бас л Дархуул аймгийн иргэд учраас энэ дээр нь бид хөрөнгө мөнгөний гаргаад мэргэжлийн байгууллагад нь хандаад тэд нар маань ч Дархан дулааны сүлжээний хамт олон маань харин сайхан сэтгэл гаргаж тусалж ямар ч одоо нэмэлт өртөг шаардахгүйгээр зөвхөн одоо материалын авч энэ асуудлыг шийдэж бол бид тэдний үйлчлэлтийн байдал одоо халаалт дулааны асуудлыг шийдвэрлсэн. Энэний хөрөнгийн шийдэх асуудлыг ярилцлаа. Мөн засаг даргын нөөц хөрөнгө нь одоо ямар асуудлууд тулгамдуу юунд нь зарцуулах гэдэг асуудлыг зөвлөлийн хурлын
бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудлуудын нэг болох засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтаас Дархан сумын 2 иргэнд амьдралын байдлыг харгалзан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх, Монголын самбо бүхийн 2016 оны өсвөр үеийн аврах шалгаруулах тэмцээнд шаардагдах зардалд дэмжлэг үзүүлэх, Дархан сумын 19-р сургуулийн 8А ангийн сурагч Эрдэнэ Далай 2016 оны Азийн аврах шалгаруулах шатрын тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх зэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.